Тэгээ боловсролыг дэмжих жилийн хүрээндээ бид нар сургуулийн хүртээмж ямар байгаа асуудлыг хөндөж ярьж байгаа. За мөн багшийн хомсдлын асуудлыг бид нар ярьж байгаа маа. Тэгээд 14-р сургуулийн өнөөдөр ингээд түрээсийнх нь байран дээр одоо ирээд танилцаад энэ сургууль бүр багтаамжинд хилээ сургуулаасаа гараад ийм байдалд хүрсэн байна. Тэгэхээр өнөөдөр би ингээд базаад хэлэх юм бол ерөөсөө боловсролыг бид нар чанартай болгоё. Хүнээ хөгжүүлэхийн тулд боловсрол чанартай байх хэрэгтэй. Хүн нь хөгжиж улс нь хөгжнө гэж ярьдаг. Тэгээ хүний хөгжил бол бидний мега төсөл байна. Хүний хөгжил бол хөгжлийн цөм байна гэж яриад байдаг. Бид нар тэгээд яг хаанаас эхлэх вэ гэвэл ерөөсөө энэ сургуулиас эхэлнэ. Нэг сургууль нэг цэцэрлэгээс эхлэх юм байна. Тэгээ нэг сургууль нэг цэцэрлэг маань чанартай сургалт өгч чадж гэнэ үгүй. Чанартай сургалт өгч чадахгүй байгаагийн хэд хэдэн онцгой шалтгаануудын нэг нь бол энэ хүртээмжийн асуудал байгаа. Одоо бодоод үзэлтэй 6366 хүүхэд ерөөсөө яг багтаамжаар ярих юм бол 1830 хүүхдийн хүчин чадалтай сургууль сурч шít. Хоёр дахин аваад үзээд 3600 хүүхэд байхад болох гэдэг. Хоёр ээлжиндээ ороход. Гэтэл өнөөдөр ахаад 3000 хүүхэд авна гэдэг бол энэ ингээд түрээсийн байранд ирж байна. Өшөө нэг ангид байх хүүхдийн тоо 30 байх хэвээр юм маань 40 болж байна, 50 болж байна. За тэгээд хажууд нь ахаад орон сууцнууд маш ихээр баригдаж байна. Ахаад цаашаа 20-од барилга баригдахна гэдэг энэ багш нар бүр тоолцсон байна өөрсдөө. Тэгээ ингээ барихаар эх жил манай хүүхдүүд 6300 маань 7000 болно. Тэгээ цаашаа арга хэмжээ авахгүй бол бүр 8000 болно. Сургууль өөрчлөгдөхгүй. Тэгэхээр одоо юу болох вэ гэд. Нэгэн цонхтой эсвэл ийм далийн гэм маягийн өрөөнд дотор хүүхдүүд хичээлд хийдэг ч юм уу. Ийм байдалтай байж болохгүй. Төр өөрөө энэ төрийн сургуулиудын үүсгэн байгуулагч. Төр энэ дээр арга хэмжээг авах хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол ийм эдийн засгийн байдлыг хангаад 30-аас доош болио гэхэд ядаж 40-оос дээш Монгол улсын хэмжээнд сургууль байхгүй яа. Нэг бүлэгтээ 40-оос дээш хүүхэдтэй бүлэг Монгол улсын хувьд байхгүй байхын тулд яах ёстой вэ гэвэл нэг 108 сургуулийг шинээр барих ёстой. 108 сургуулийг хаана барих юм бэ гэвэл 84-ийн хотод барья. 24-ийн орон нутагт барья. Тэгээ нийслэл барих 84-ийнхаа 19-ийг Баянзүрхт үүрэгт барья. 19 дотроо 960 хүүхдийн 640-оор хаана баригдахын гэдэг байршлыг гаргасан. 14-р сургуулийн хувьд бол 3000 хүүхэд байхад яг болно. Тэгвэл үлдсэн 3000-ыг оруулахын тулд 960 хүүхдийн сургууль нэгийг 640 хүүхдийн сургууль нэгийг нэмж барих хэрэгтэй энэ ойролцоо. Тэр газрыг нийслэл чөлөөлөх ёстой. Нийслэл энэ хоёр газраа гаргасан байна. Тэгээ одоо энэ нь бол сайшаалтай. Энэ бол 24 онд бидний хийсэн 11 сард хийсэн тооцоо маань явсаар байгаад сангийн яамда, эдийн засгийн хөгжлийн яамда за тэгээ нийслэлээр очиж чадсны үр дүнд ийм асуудлууд хийгдсэн. Нийслэлд газраа чөлөөсөн 33 газрыг чөлөөлсөн байна. Одоо сангийн яамтайгаа ярьж байгаад бид нар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зөөлөөрөө сургууль барих. Энэ тэргуунд алийг барих вэ? Бид өнгөрсөн жилийн манай ажлын хэсэг дээр бол 90 гаргацсан байж байна. Нисхийн 7-р сургууль бол хамгийн 1-р байж байгаа. 14-р сургууль бол бүр 12-р дугаарлагдсан сургууль дээр маань ийм асуудал үүссэн. Бид нар янз бүрийн одоо тендерт ч юм уу баахан төсөв, тэзүүгийн гаргахад маш их өргөө 52 тэрбум төгрөгөөр бид нар энэ одоо тэзүү хийсэн ч тохиолдол байж байна. Тэг чи энд чинь хоёр сургууль барихад бид нар тэд хэрэгтэй нэг 30 тэрбум төгрөг байхад бид нар энэ 14-р сургуулийн асуудлыг шийдэх нэ. Гэтэл энэ асуудал дахиад цааш байгаа байх юм байна. Тэгэхээр ийм тооцоо судалгаан дээр төлөвлөгөөтэйгээр ингээ явах нь ирээдүйн энэ хүүхдүүдийн асуудалд бидний хийж байгаа хамгийн том гавьяа байх болно. Тэгэхээр бүгдээр ингээ хамтрах ёстой. Энэ дээр хин нэг хүний амбиц юм уу, хин нэг улс төрчийн нэг популист байдлаар ингээ хандж байгаа зүйл огтхон биш шүү. Энэ дээр нийслэлтэйг нэлээд сайн хамтрна. Одоо ингээд удахгүй нэг 5 сургуулиар тойрч явчаад 5 сургуулийн асуудлыг бариад жишээ болгоод нийслэлээр хийх юм аа. Сангийн яамдаа очино, эдийн засгийн хөгжлийн яам дээрээ очино. Тэгээ дараа нь хамгийн гол нь их хурал дээр гишүүд маань энийг маш сайн ойлгоод энэ дээр ингээ хамтран ажиллах хэрэгтэй.